Дараагийн мэдээг танилцуулъя. Оросын холбооны улсын зүгээс үзүүлж байгаа аюул занал нэмэгдэж байгаа гэж НАТО-гийн зүгээс харж байгаа. За тийм учраас НАТО-гийн гишүүн орнуудад уриалга гаргах тухай НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга мэдэгдэж байна. За түүний хэлж байгаагаар агаарын болон пуужингийн товтлогоонд энэ системийг хөгжүүлэх чиглэл НАТО-гийн гишүүн орнууд өөрийн зарцуулж байгаа зардлаа нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл энэ зардлын нэмэгдэл 400% байж иж Оросын холбооны улсын аюул занлаас сэргийлэх бүрэн боломжтой болно гэж НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байгаа юм байна. За энэ тухайга Их Британий ерөнхий сайд Keir Starmerтэй уулзах үеэрээ мэдгдсэн байна. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюте даваа гарагт Лондонд Их Британий ерөнхий сайдтай уулзсан. За энэ дээр бол уулзах үеэрээ хамтын ажиллагааны аюулгүй байдалд бол квант үсрэлтийг заашгүй хийх шаардлагатай. За энэ талаар гишүүн орнуудад мэдэгдэх болно гэж мэдгдсэн. За цэргийн эвслийн ерөнхий нарийн бичгийн дарга дэлхийн хэмжээнд ялангуяа Оросын холбооны улсаас ирж байгаа аюул занлын хариуд батлан хамгаалах зардлаа яаралтай нэмэгдүүлэхийг гишүүн орнуудаа дахин уриалгах төлөвтэй байгаагаа мэдгдсэн. НАТО-гоос нийтлсэн Рютегийн хэлсэн үгээс статах юм бол агаарын болон пуужингийн товтлогооноос хамгаалах хүчийг 400%-аар нэмэгдүүлэх болон олон мянган хуягт машин авах шаардлагатай байна. За бид Оросын холбооны улс бол агаараас ямар террорист үйл ажиллагаа Украинд явуулж байгааг харж байна. За тийм учраас бол бид нар энэ тэнгэрийг хамгаалтанд авах буюу агаарын товтлогооны системээ сайжруулах шаардлагатай гэж мэдээлэлтэй дурдсан. За Нидерландд удахгүй НАТО-гийн дэд хэмжээний уулзалт болно. За энэ уулзалтын өмнө Марк Рюте Их Британий ерөнхий сайдтай Даун Стрит дэх түүний байранд уулзсан байна. За энэ үеэрээ тус холбооны гишүүн 32 улс цэргийн зардал асар хэмжээгээр нэмэгдүүлэхийг уриалгахад төлөвлөж байна. За энэ зардлыг бас нэмэгдүүлэх шаардлага нь бол Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс НАТО-гийн гишүүн орнуудыг цэргийн зардлаа нэмэгдүүлэхийг удаа дараа шахаж шаардаж байгаа. За ийм учраас бол НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга тодорхой төлөвлөгөө боловсруулсан. За ингэхдээ гишүүн орнууд дотоодын нефт бүтээгдэхүүнийхээ 5% батлан хамгаалах зардалтаа зарцуулах ёстой. За үүнийх нь 3.5% цэргийн шууд зардалд зарцуулна. За харин 1.5%-ийг нь гүүр, нисэх онгоцны буудал, далайн бомб, зам зэрэг батлан хамгаалахтай холбоотой зардалд зарцуулах ийм төлөвлөгөөг танилцуулж байгаа. За одоогийн байдлаар Марк Рютегийн санал болгож байгаа энэхүү шин зорилт нь эвслийн өмнө нь бол 2 батлан хамгаалах зардлаа 2% хүргэх ёстой гэсэн энэ зорилтыг бол хангалтгүй шүүмжилж байгаа. Дональд Трампын энэ шүүмжлэлийг хариу болгож энэ шин зорилтыг дэвшүүлээд байгаа. За 2014 онд бас НАТО-гийн дэд хэмжээний уулзалтаар НАТО-гийн гишүүн орнууд дотоодын нефт бүтээгдэхүүнийхээ 2% батлан хамгаалах зардалтад зарцуулна гэсэн ийм тохиролцоод хүрсэн. За гэвч бол одоогийн байдлаар НАТО-гийн 32 гишүүний 22% нь энэ зорилтоо давуулан биелүүлсэн. За эсвэл биелүүлсэн ийм байдалтай байгаа. За харин зөвхөн Польш улс дотоодын нефттэйгтгүүнийхэн 3.5%-ыг зарцуулж байгаа нь бол цаашдаа 432% болж нэмэгдэх төлөвтэй байгаа. За энэ дотроо бол эвслийн орон дотруудаас 5% хамгийн ойрцсон улс нь Польш болж байна. За мөн НАТО-гийн эвслийн хамгийн том тооцогдох Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалахын зардал нь дотоодын нефттэйгтгүүнийх нь 3.4%-тай одоогийн байдлаар тэнцэж байгаа. Тэгэхээр цаашдаа бол Америкийн нэгдсэн улс өөрөө ч гэсэн энэхүү НАТО-гийн гишүүд орнуудын хооронд амлсан амлалтын дагуу батлан хамгаалах зардал 5% хүргэх юм шаардлага байна. За нөгөө тэгүр бол НАТО-гийн гишүүн орнуудын хувьд дийлэнхт нь тулгамдж байгаа аюулгүй байдлын ойрын сорилт бол Оросын холбооны улсаас Украинд үзүүлж байгаа энэхүү түрэмгийлэлтэй холбоотой асуудал байгаа. За цаашдаа бол Украины дайн ямар нэгэн байдлаар инхийн аргаар төгссөн тохиолдолд Оросын холбооны улсын энэхүү түрэмгийллийг хязгаарлах шаардлага үүснэ гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл Украины дараагийн байна Европын орнууд байх боломжтой гэж үзэж байгаа учраас батлан хамгаалах зардлаа ийхүү нэмэгдүүлэх юм шаардлагыг ярьж байгаа. За Их Британд Starmer ерөнхий сайд нь бол тус улсын батлан хамгаалах зардлыг бас нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа мэдгдсэн. За эхлээд бол дотоодын нефт бүтээгдэхүүнийхээ 2.5%, за 2034 он гэхэд энэ зардлаа 3% хүртэл нэмэгдүүлэх ийм амлалтыг өгөөд байгаа. За өнгөрсөн 7 хоногт Их Британий засгийн газар мөн батлан хамгаалах зардалтаа шинэ төрлийн хөрөнгө оруулалтуудыг хийх баснаа зарласан. За үүний түрүүнд бол 12 шинэ довтлогооны шумбаг сонгоцыг бий бол үйлдвэрлэж ашиглалтанд оруулахар төлөвлөж байгаа юм байна. За мөн сумны 6 үйлдвэр барих төлөвлөгөөгөө танилцуулсан. За энэ нь бол сүүлийн 30 жилийн хугацаанд Их Британи батлан хамгаалах салбартаа хийж байгаа
хамгийн одоо өргөн хүрээтэй шинжилэл хөрөнгө оруулалт хийсэн явдал нь болж байна. За мөн холбооны бүгд найрамд Герман улс 2025 онд цэргийн зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлнэ гэдгийг амласан. За тус улсын парламент саяхан дотоодын нефть-дэвтгүүний 1% давсан батлан хамгаалахын зардлыг одоо өөрийн улсын үрийн одоо тааз гэж байдаг. Тэгэхээр энэ үрийн таазаас чөлөөлөх ийм хуулийн өөрчлөлтийг бол баталж гаргасан байгаа. За энэ нь бол цаашдаа Европ цэргийн зардлаараа тэргүүлэгч байх ийм одоо ирмэлцлийг харуулж байна. За өөрөөр хэлбэл дэлхийн бүс нутгуудад тэр дундаа Европод зэвсэглэлээр хөөцөлдөх батлан хамгаалах зардлаа улам бүр нэмэгдүүлэх хандлага бол улс орнуудын хооронд давмгаалах ийм байдал бол харагдаж байна. За энэ нь бол эргээд батлан хамгаалах хүчин чадахыг сайжруулж байгаа ч гэсэн за нөгөөтэйгүр боловсрал, эрүүл мэнд зэрэг одоо бусад салбарт зарцуулагдах ёстой хөрөнгийг дайн байлдаан хийх болон одоо энэ батлан хамгаалах зардалд зарцуулах төлөвтэй байгаа нь цаашдаа дэлхийн нийтийн зүгээс тавьсан тодорхой зорилтууд болох доктортой хөгжлийн зорилтууд болох одоо нийгмийн эдийн засгийн зорилтуудад хүрэхэд саад дотгор учруулж болзошгүй ийм нөхцөл байдал үүссэн байна.